За TDB Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн хамтран ажиллаж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр цогоо бид хоёрын хувьд энэ хэсэг дээр ямар мэдээллийг үзэгчтэй өгөх вэ? За энэ хэсэг дээр болохоор өмнөх дугаар дээр ярьсан. За санхүүгийн зан төлөв гэдэгтэй холбоотой зан төлөв үргэлжлүүлээд ярина. Тэгээд энэ дээр хүмүүст бол маш олон одоо зан төлөвийн тийм одоо хэтрүүлвэл одоо өөрт нь ингээд шийдвэр гаргалтанд алдаа болж байгаа ийм одоо зүйлс байдаг. Тэндээс нэгийг сонгоод тайлбарлаад ингээд явнаа. За тэгэхээр дэлгэцэн дээр хоёлаа өмнө ярьжсэн хэсгээ үргэлжлүүлье. За тэгэхээр өмнөх хэсгээр болохоор зан төлөв дээр хоёлаа ер нь нөгөө альва одоо шийдвэр гаргах гэж бол бид нөгөө эргцүүлсэн бодол за тэгээд одоо рефлексив буюу шууд одоо хариулт олох тийм энэ зүйл дээр ерөөхдөө бол яг юм хүн өөртөө чухал тийм шийдвэрүүд дээр бол эргцүүлсэн, тунгаасан, бодсон ийм одоо үйлдэлийн дараа хэрвээ шийдвэр гаргах юм бол амьдралд маш олон зүйл дээр бол алдаа гарахгүй хаа сэргийлж болдог. Тэгэхээр ер нь бол нөгөө шийдвэр гаргаж байгаа тохиолдолд ялангуяа томоохон шийдвэр гаргах ч бол одоо хэлбэрчлэх ч юм уу тийм иймэрхүү зүйлүүдээс бол айл болох татгалзах хэрэгтэй. За тэгэхээр үндсэндээ бол яг хөө ихлээр за тэрнтэй холбоотой хоёул бол өмнөх сэдвэр нэг хоёр жишээ аваад ярьсан баг шүү дээ. Нөгөө 20 давхар 20 хүн буусан. Тэгээд 5 цамцыг 5 угаалгын машин 5 цагт угаадаг гэдэг тийм. За тэгвэл тэрэн дээр үргэлжлүүлээ дахиад нэг жишээ дээр хоёлаа ярилцаад үзье. За тэгэхээр хэрвээ одоо талбайд нэг цэцэг за ерөөхдөө бол яг хөө ихлээр ерөөсөө цагт ингээд 2 удаа ингээд ургаад явах нь боломжтой гэж үзвэл 2 дахин ихсээд явах боломжтой гэд үзэх юм бол за 20 цагийн дараа явах гэхэлэр энэ цэцэгний тоо бол явах гэхээр 524 мянга болох нь байна. Цагт 2-2-оор ургана. 2-оор үржээд ингээд талбай дээр нэмэлтээд явах 4 болоод гэсэн үг үү? Тий, 2 дахь цаг дээр болохоор явах гэхэл нэг үжи 2 болоод тэгээ ингээд 4 болоод 8 болоод явна гэсэн үг. За ингэсээр байгаад 524 ингээд талбай дүүрэн ингээд цэцэгтэй болно гэж үзэх юм бол за энэ нөрөө 20 цаг зарцуулж явал хэрвээ бид нэр 262 буюу 2 дахин бага цэцгийг дүүрэхийн тулд хэдэн цаг зарцуулах вэ? За тэгэхээр энийг би байж тээ эргэцүүлсэн бодлоо бодохгүй бол цамцсан дээр би чи алдсан. 2 дахин бага гэхэр чи 20 цаг гэдэг чинь 10 цагаар л юм шүү те. Тэгэхээр яг ингээд эн чинь нөгөө цаг болгонд 2 дахин ингээд талбайд 2 дахин нэмгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө 19 цагт гэсэн. Юу вэ? Тийм ээ. 19 цаг дээр 262 тийм шүү дээ. Тэгээ 20 дахь цаг дээр 2 дахин хийсээд 524 мянга. Тийм байна. За гэмчлээ ер нь бол яг хөөглөөр бид нэр ингээд альва зүйлийг ингээд яг нөгөө хэлбэрчлэх зүйлүүд маш их гардаг. Тэгэхээр тэрнтэй холбоотой яг ингээд хүн хэлбэрчилснаасаа болоод хэтэрхий одоо юм хэлбэрч юм уу те иймэрхүү шийдвэр гаргаждаг. Тэр ер нь одоо санхүүгийн зах зээлч гэлтгүү олон зүйл дээр бол яг хөөглөөр хүмүүст өгж байгаа мэдээлэл нь өөрөө ямар байгаагаас хамаарат хүмүүс тухайн мэдээллийг одоо буруу ойлгосноос болоод ингээд шийдвэр гаргах тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр ер нь бол энэ дээр одоо ийм зүйл байдаг байна. За тэгэхээр хоёулаа цаашаа одоо үргэлжлүүлээд ер нь энэ санхүүгийн зан төлөв гэдэг ойлголт маань юу юм? За энэ одоо ямар хэсгүүдэд ингээд бид нэр энэ санхүүгийн зан төлөв гэдэг ойлголтыг авч үздэг юм бэ гэдэг дээр ярилцъя. За тэгэхээр санхүүгийн зан төлөв гэдэг маань нэг хоёр хэсэгт бол хуваагддаг. Нэг нь болохоор хүний сэтгэл хөдлөлтөй холбоотой гаргаж байгаа зан төлөвийн асуудлууд гэдэг ойлголт байдаг. За нөгөөх нь болохоор оюун бодолтой холбоотой гаргаж байгаа зан төлөвийн ийм одоо ойлголтууд байдаг. За тэгэхээр сэтгэл хөдлөлтөй холбоотой гэдэг маань юугаа хэлж байгаа вэ гэхээр одоо магадгүй одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ингээд аваад үзэх юм бол чи ер нь хэнийг нь өөртөө их итгэлтэй гэж боддог вэ? За нийтээр нь авах шүү. Яг хүүсээр нь одоо хүүсээрээ авч харах юм болоо өөртөө итгэлтэй байх нь хэнд нь илүү байдаг бол. За миний бодлоор бол өөртөө итгэлтэй байдал эрчүүдэд илүү байх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр эрчүүдэд илүү өөртөө итгэлтэй байдал байгаа болов уу гэж боддог. За тэгэхээр судалгаач гэсэн ерөөхдөө тийм зүйл харагддаг. Тэгэхээр энэ өөртөө итгэлтэй байдал бол мэдээж хүнд байх хэрэгтэй зүйл. Гэхдээ энэ зүйл нь хэтэрчээрээ эргээд явах гэхээр энэ санхүүгийн шийдвэр гаргалтын дээр маш том юм алдаанууд авчрах ийм тал байдаг. Гэтэл нөгөө талдаа бол явах гэхээр сэтгэл хөдлөлөөс гадна хүнд оюун бодолтой холбоотой юм янз бүрийн бас өөрөө сайн анзаараагүй юм алдаанууд гаргаж идэг. За жишээ нь оюун бодол дээр явах гэхээр мэдлэгийн төөрөгдөл гэсэн ойлголт байдаг. За тэгэхээр ер нь бол яг хөө ихлээр ингээд янз бүрийн юм одоо бид нэр энэ санхүүгийн зан төлөвтэй холбоотой энэ хүний зан төлөвтэй холбоотой ийм ойлголтуудыг бол дараагийн дугаар дээр ингээд жишээ аваад гол бидний гаргадаг магадгүй анхаарах ёстой зүйлүүд дээр ингээд ярилцаад явна. За өнөөдрийн хувьд гэх юм бол яг хөө ихлээр бид нэр юун дээр ярилцах вэ гэхээр
өөртөө ихтэй байдал гэдэг дээр ярилцъя гэж төлөвлөж байна. За тэгэхээр өөртөө ихтэй байдал гэдэг маань бол яг ихлээр сэтгэл хөдлөлийн алдаанд орж явдаг. За тэгэхээр өөртөө ихтэй байдал нь хэтэрхээр юу болдог вэ гэхлээр хэтрүүлсэн үнэлгээ гэдэг нэг зүйл болдог. За хэтрүүлсэн үнэлгээ гэдэг маань юу вэ гэхлээр ер нь одоо нөгөө өөрийнхөө хийж байгаа зүйлийг бол нэлээд тийм сайн одоо өөрийнхөө хийж байгаа зүйл бол илүү одоо ингээд сайн болж байгаа тийм би бол илүү ингээд сайн хийдэг гэдэг нэг юм одоо итгэл үнэмшил хэтрээд эхлэхээр хүн заримдаа явах ихлээр нөгөө алдаа гаргах өөрийнхөө алдааг олж харахгүй байх тийм суралцахгүй байх гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд рүү ордог байна. За өөрийгөө дүгнэлгэх гэдэг бас нэг ийм зүйл нөгөө өөртөө ихтэй байдалтай холбоотой бас үүсч болдог. За энэ талаар бол дараагийн жишээн дээр би жишээ авсан байгаа. Тэрийг хоёлаа харъя. За тэгээд өөртөө хит ихтэй байхаар дахиад нэг ямар асуудал үүсдэг вэ гэхэлэр хит наривчлалд итгэх гэдэг зүйл үүсдэг. За жишээ нь энийг юу гэж ойлгож болох вэ гэхэлэр ер нь одоо бид нар ингээд хувьцааны ингээд үнэлгээ хийгээд одоо хөрөнгө оруулалт гэдгийг хийхийн тулд ингээд компанийг судалдаг. За жишээ нь өнөөдөр Apple гэдэг компанийг магадгүй хүн болгон сонсч идэг, мэддэг, одоо бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бах тий. Гэхдээ одоо чиний хувьд магадгүй ер нь Apple-ийн борлуулалт ямар байдгийг юм бол Apple ер нь одоо магадгүй нэг утас үйлдвэрлэхдээ ямар хэмжээний зардал гаргаад дундаас нь ямар ашиг хийдэг юм болч гэдэг юм. Энэ талаар ер нь сонирхож байсан. Огт сонирхож байгаа шүү дээ. Бид нар бол гар дээр ирж байгаа үнийг л хөвчлээ хардаг шүү дээ тий. Одоо ямар яг ер нь бол мэдээж нөгөө манай одоо Америкас ч гэдэг юм уу ингээд дамжиж орж ирээ террорлэлт гэдэг ч юм уу энэ бүх дээрээс нь одоо ашиг марш ч гэдэг юм уу юмнууд нэмэгдээд бидний гар дээр ирж байгаа гэдэг үүднээсээ бол яг бид нар бол илүү одоо баг 2-оос 3 дахин илүү үдэ авдаг юм байна гэдэг нь бол гадарлаж байгаа юм. А түрээсээ хэдэн дөрөв нэг бүрийн одоо бүтээгдэхүүний өртгөн хитээр яаж байгаа одоо үйлдвэрлэгддэг ч гэдэг юм уу тэр талаас бүр сонирхож байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол нөгөө эргээд явах ихлээр мэдээж нөгөө яг хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүс бол илүү тэрийг ингээд судлаад хэрвээ тэр компанийг авах гэж байгаа байна шүү дээ тий. Яг ингээд авах ийм зорилттой компани гэдээ тодорхойлсон байх юм бол тэр компанийг илүү нарийн судалдаг. За тэгээд нөгөө нарийн судлаад эхлэхээр хүнд бас нөгөө тэндээсээ үүдээд явах ихлээр нэг зүйл үүсч болдог. Тэр нь болохоор нөгөө бас өөртөө ихтэй байдал нэмэгдэх ч юм уу тий. Тэрнээсээ болоод явах ихлээр за миний энэ одоо нарийн судалсан юм чинь эргэжил одоо Apple-ийн хувьцаа 20% өснө гэдэг бол гарцаагүй гэдэг ч юм. Хит наривчлалт итгэх. Гэтэл нөгөө ирээдүг бид нар харж чадахгүй шүү дээ. Жишээ нь сүүлийн хэдэн жилд одоо ковид гарлаа, дайн боллоо. Энэ болгоны чинь бол хүн одоо нөгөө мэдээлэл байхгүй бол мэдэх боломжгүй зүйл те гинти. Тэгэхээр нөгөө тэрнээсээ болоод хит наривчлалт итгээд эргэжил яг юм болно гэдэгт итгэх ч юм уу те. Тэр зүйлүүдээс ерөөхдөө болдог. За тэгвэл өөртөө ихтэй байдал дээр нэг хэд хэдэн судалгааны үр дүнг харъя. За энэ бол дандаа олон улсад хийгдсэн судалгаанууд байгаад байгаа. Нэлээд томоохон судалгаануудаас сонгосон байгаад байгаа. За тэгээд ер нь бол энэ судалгаануудаас яг ихлээр 3 судалгаан дээр нь би ерөөхдөө хоорондоо ялгаатай байдлаас нь хамааруулаад жишээ авсан байгаа. За тэгвэл эхнийх нь болохоор жолоочтой холбоотой юм судалгаа Америк болон Их Британд бас ийм судалгаа байгаад байгаа. Чи ер нь машин барьдаг те? Барил байх уу? Барил байх уу те? Тэгэхээр чи ер нь дундаж одоо жолоочоос хэр ур чадвартай гэж өөрийгөө боддог вэ? За ур чадрын хувьд бол би яг дундаж гэж боддог өөрийгөө. Мууч биш, бас тийм сайн ч биш. Хариуцлага гэх юм уу? Одоо дүрмээ баримтлах ч гэдэг юм уу. Тэр талаараа бол би дундаж жолоочоос арай илүү болов гэж өөрийгөө боддог шүү дээ. Аль болох дүрмээ зөрчихгүй байхыг боддог те. За тэгвэл энэ жолоочтой хийсэн судалгаанаас үл яхах вэ гэхэлэр 88% нь ер нь өөрсдөө дундаж болон дунджаас дээш ур чадвартай гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр дундаж гэдэг чинь нөгөө 50-аас дээш байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны үр дүн бол ингээд байх боломжгүй юм. Хүмүүс ер нь өөрийгөө ингээд илүү ингээд те бусдаас илүү гэж боддог хандлага ингээд байдгаа. Тэр нь илэрхийлж байгаа бас нэг тоо. Гэтэл ахлах сургуулийг төгсөж байгаа хүмүүсийн 70% нэх гэхэлэр бас бусдаас илүү ур чадвартай. Өөрийгөө ерөөхдөө одоо удирдах ур чадвар нь та одоо өөрийгөө ямар гэж бодож байна. Одоо амьдралд гараад мэрэгчлээ сонгоод ингээд явхад удирдахч хийж чадах хөх 70% тийм ээ гэж ийм итгэлтэйгээр хариулсан байх жишээ нь. За нөгөө талдаа одоо бас нэг ийм 2006 онд хийгдсэн нэг ийм сонирхолтой судалгаа байдаг. Сангийн менежерийн дунд буюу нөгөө сан удирдах байгаа яг надтай ижлэгийн ийм хүмүүсийн дунд судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд гэх юм бол мэдээж бас нөгөө илүү нөгөө нэг бас олон талын юмыг хараа сонсцсон ингээд судалсан байгаа шүү дээ. Бас энэ зандлууч гэдэг юм уу энэ талаар судалсан. Гэтэл 300 сангийн менежер дээр олон улсын ийм одоо сангийн менежер судалгаа явуулахад 74% нь дундаж болон дунджаас дээш одоо ийм ур чадвартай би бол бусдаасаа ингээд арай илүү юм аа гэж өөрсдөө тодорхойлсон байгаа байхгүй. Ер нь 50% доош буухгүй шүү дээ. Буухгүй байгаа байхгүй тий. Тэгээ хамгийн сонирхолтой 74% одоо үлдчихэж байгаа хүмүүс нь
одоо 26% нь юу гэж тодорхойлсон бэлээ дундаж гэсэн байгаа өөрсдөө. Тэрээс дунджаас доош хүн тэр дунд байгаагүй байна. Тийм. За хоёулынгийнх нь эхний хэсгийн ингээд цаг ерөөхдөө дуслаа. Тэгэхээр мэдээж 2 дугаар хэсгээр бол энэ мэдээллүүдийг өргөжлүүлээд явах байх гэж бодож байна. За тийм. 2 дугаар хэсгээр нэгээд болцсон тийм. За тийм. Хөтөлбөртэй ярин тавтамаар л үзэгчтэй. За мөнх санхүүгийн булангийн ивент гэгчээр TDB Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн. За мөнх санхүүгийн буланг та бүхэнд хамтран өргөж байгаа. За энэ хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ? За энэ хэсэгт өмнөх хэсгээр ярьсан. За энэ зам төлөвтэй холбоотой хэсгийг бол ярьж байгаа. Тэгээ энэ дээр болохоор нөгөө өөртөө хэд ихтэй байх гэдг нь эргээд нөгөө хүмүүсийн шийдвэр гаргалтанд яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар ярьж байгаа. Тэндээсээ өргөжлүүлье. За тэгээ. За тэгэхээр өөртөө ихтэй хэр байдаг юм бэ? Хүмүүс ер нь өөрийгөө бусдаас одоо хэр илүү гэж боддог юм бэ гэдэг дээр ийм өмнө судалгаануудыг ярьсан. Тэгээ энэ дундаас ер нь яг хуу миний одоо мэрэгчлэлтэй хийж байгаа зүйлтэй хамгийн ойр нь бол энэ 300 одоо сан удирж байгаа хүмүүсийг бол бид нар сангийн менежер гэж нэрлэдэг. Одоо гүйцэтгэх захирал гэж бол олон улсад хэлдэггүй. Сангаа удирж байгаа үнэ менежер гэж нэрлэдэг. Тэгэхээр яг магадгүй эдгээр хүмүүсийн хувьд нөгөө 100% бол дундаж болон дунджаас илүү ур чадвартай гэж өөрийгөө тодорхойлсон байгаа. Тэгэхээр магадгүй тэрэнд нөгөө хүний авж байгаа тэр боловсрол за тэгээд нөгөө магадгүй тэр нөгөө одоо илүү тэр одоо хүмүүсийн хөрөнгийг удирдах байгаа зөвлөж байгаа тэр байдал нь хүмүүст нөлөөлдөг гэж болох тийм нэг үдэлтэй. Тэгэхээр нөгөө тэндээс болоод яг ихээр энэ уг нь яг өөртөө нийтлэхэн мэрэгчлэлтэй хүмүүсээс харьцуулахад та ер нь дунджаас ямар вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө нэг 100% дунд ч юм уу дунджаас дээш болчиход байхаар уг нь ч дунд чинь нөгөө 50-аас л дээш байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр дунджаас доош хүн байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг ихлээр энэ өөртөө ихтэй байдал бол мэдээж шийдвэр гаргахад бол заашгүй хэрэг болдог. Тэгжиж хүн яг ихлээр нөгөө шийдвэр гаргана, эргээд тэр шийдвэртээ ихтэй байх уу? Одоо мэдээж нөгөө зах зээл дээр ингээд хөдөлгөөн бол байнга үсч идэг. Одоо авсан хувцас чи ингээд унах ч юм уу те энэ бол байдаг л нэг юм зүйл. А гэтэл нөгөө өөртөө ихтгэлгүй байх юм бол бас зардаг ч юм уу те иймэрхүү сөрөг талууд бол үүсч болно. За гэхдээ хэд ихтэй байснараа юу болж болдог вэ гэхээр ер нь бол одоо ихтэй байдлыг хэтрүүлвэл нөгөө баримтат тулгуурлах байдал нь багасаад за би бол ингээд иймэрхүү төрлийн шийдвэрийг ерөн зөв гаргацдаг та. За надаа нэг ийм цөөхөн л мэдээлэл байхад би болчихно гэдэг ч юм уу те иймэрхүү зүйл ажиглагддаг. За дараагийн нэг одоо судалгаанаас гол харагдчихсан зүйл нь юу гэхээр өөртөө хит ихтэй болоод эхлэхээр хүмүүс ерөөхдөө бол илүү хэрстэл авах туфтаа болчихдог. Тий. Яагаад вэ гэхээр тухайн хүний хувьд нөгөө эрсдлээ тараан байршуулах, олон зүйлд хөрөнгө оруулалт хийхээр энэ одоо бид нэр эрсдлийг ингээд тараан байршуулж өгч идэг. Жишээ нь хоёулаа ингээд бодъё л та. За магадгүй ингээд бид нэр одоо өөрийнхөө хөрөнгийг ингээд 5 зүйл тугаад хийчлээ гэж бодъё. Нэг нь хэрвээ ингээд одоо ямар нэгэн байдлаар одоо дампуурчих юм бол бид нар нийт хөрөнгөний 20% алдчихж байгаа байхгүй шууд. А гэтэл би энэ дээр яг ихлээр нөгөө удирдлага хэрэгжүүлээд за би нэг 20 хөрөнгөд ингээд угаагаад хийчихье гэх юм бол би нэг хөрөнгө алдсан ч гэсэн тэр миний одоо нийт одоо хөрөнгөд нөлөөлөл нь хамаагүй багасчихж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө өөртөө ихтэй байдал хэд өндөр байгаа хүмүүс тэр юу ажиглагддаг вэ гэхэлээ одоо нөгөө багц сонгоод хөрөнгө оруулалт хийхдээ цөөхөн ингээд хөрөнгө оруулалт хийгээд хэд ихтэй байдлаасаа болоод нөгөө эрсдэл гарах юм байдал нэмэгдчихдэг байна. За дараагийн нэг ажиглагддаг юм нь өөртөө ихтэй байдал хэд их нэмэгдсэн хүмүүстээр юу ажиглагддаг вэ гэхээр шийдвэр гаргалтын тоо нэмэгдчихдэг. Илүү олон шийдвэр гаргаад эхэлдэг. За тэр нь одоо ингээд судалгаанаас харахаар юу харагдаж байна гэхээр одоо карьерийнхаа ихэнх үед амжилт гаргацсан хүмүүс нөгөө тэр амжилтандаа хэтэрхий их одоо ихтэй болоод тэгээ дараагийн одоо шийдвэрүүдийг ойрхон гаргах гэдэг. Гэтэл нөгөө тэр хүмүүсийн хувьд нөгөө ихний амжилтаа гаргахын тулд ямар их цаг зарцуулсан, ямар одоо их тийм няхуур байсан гэдэг те тэр зүйлээ мартаад ер нь ингээд нөгөө би амжилттай шийдвэр гаргадаг юм чинь дараагийнх ч гэсэн гаргана гэдэг ийм хандлага нэмэгдэхээр ер нь ингээд яг судалгаанаас харахаар тийж олон дахин шийдвэр гаргаад нөгөө шийдвэрийн давтамж нь нэмэгдээд хахаар нөгөө талтай явах ихлээр нөгөө амжилтгүй зүйлийг сонгох байдал нь бас дагаад нэмэгдчихдэг. Магадгүй нөгөө өмнө ингээд олон зүйлээс нэгийг ч юм уу хоёрыг ч юм уу те ингээд шийдвэр гаргаад явж байгаа юм чинь одоо нөгөө олон зүйлээс олныг сонгох гээд эхлэхээр нөгөө тэр дунд чинь нөгөө бүтлгүй шийдвэр гаргах те тэр зүйл нэмэгддэг байна. Тэгэхээр ер нь бол эргээд нөгөө энэ санхүүгийн зах зээл дээр ч гэлтгүй хувь хүний хувьд яг энэ нөгөө би ер нь одоо ямар зүйл хийж байгаа вэ те би одоо магадгүй өмнө амжилттай явж байсан тэр нь яг юунд суйрлалаа те гэдгээ ер нь эргээд санаж ахын чухлаа гэдгийг бол харуулж идэг. За өөртөө ихтэй байх бол хэрэгтэй. Гэхдээ энэ зан чанар илүүдэд ихэхээр ер нь ямар ч зүйл дээр эрсдэл дагуулдаг юм байна гэсэн санаа байна шүү дээ тий. Тэгээ би миний хувьд гэх юм бол эргээд явах вэ гэхэлэр одоо
магадгүй ингээд нөгөө би өөртөө хит итгэлтэйгээсээ болоод ямар хурцлал гаргаж ийн гэдгийг эргээд нөгөө сонголтоос өөрөө хардаг байхгүй. Багц дээрээ би хідэн одоо хувьцаа, бонд ч гэдэг юм уу те ийм зүйлийг оруулаад байгаа байлаа. Би ер нь багцаа дан хувьцаа болгоод байгаа илүү, бондыг оруулахгүй байлаа гэдэг энэ зүйлээсээ би өөрөө эргээд би өөрийнхөө нөгөө нэг тэр гаргаад байгаа шийдвэрийг ерөөхдөө удирдах гэж, хянах гэж оролддог. Тэр нь тэгээд ерөөхдөө илүү зүв байгаад байдаг. Тэгэхээр нөгөө тайван унтах бас нэг боломжийг олгодог тийм. Одоо эдийн засаг унангуут л нөгөө хит эрсдэлтэй юм хийгээгүй учраас харьцангуй хөдөлгөөн нь арай юм доктортой байдаг гэж ойлгож байна. За тэгвэл дараагийн хэсгээр бол ярихаар төлөвлөж байгаа зүйл маань бол нөгөө өмнөхдөр ярьжсэн бонд гэдэг бид нар хөрөнгөний зах зээлээс ярьжсэн. За тэгвэл хувьцааны талаар ярихаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр ер нь хувьцаа гэдэг маань за бид нар бол ерөөхдөө хувьцааны талаар маш олон сонсч ирсэн одоо маш олон мэдээлэл ингээд авдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж бол хувьцаа гэдэг маань бондтой харьцуулахад бол одоо тухайн компани эзэн болж байгаа. Тэгэхээр бондоос нэг ялгаатай байдаг. За чиний хувьд ер нь хувьцаанаас ер нь ямар байдлаар өгөөж болдог гэж боддог вэ? Би одоо харин чамд яг мөнгө савгийн болон хэлж байгаа тийм. Яг ийм зүйлээс ер нь жаахан хол. Одоо жишээлбэл хойлоо өмнө нь янз бүрийн одоо компаниас чи одоо бонд ч юм уу авч ясноо ч гэдэг юм уу тийм зүйлүүдийг ярьж хат. Ер нь бол жоохон эрсдэлтэй учраас айдаг. Тийм зүйлийн тоглоом ер нь тоглодгоо. Тийм. Яг хуу сайн судалж үзээд хөрөнгө оруулалт хийж болох л гэхдээ мэдгүй юу яагаад ч сонирхож байгаагүй. За хэрвээ хүн ингээд мэдээж нөгөө өөрөө хуваараа хөрөнгө оруулалт хийхэд мэргэжлийн хажуугаар энэ маш их цаг хугацаа зарцуулна тий. За тэгээд хэдийгээр одоо мэргэжлийн байгууллага хандж байгаа ч гэсэн өөрөө нэг тодорхой хэмжээний заавал ойлголттой байх хэрэгтэй байдаг. Тэгжиж одоо нөгөө мэргэжлийн байгууллагууд ч гэсэн дотор явах вэ гэхэлэр нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа хэлбэр тухайн хугацаанаас хамаараа өөртөө ч яг тохирох уу тохирохгүй энэ хэрэгслийг чиний хувьд яг зөв үү буруу юу гэдгийг ингэж мэдхийн тулд ерөнхий энэ ойлголттой байх нь бол чухал байдаг. За тэгвэл хувьцаан дээр ер нь одоо ямар төрлийн өгөөжийг олж болдог вэ гэхээр за хамгийн ихнийх нь бол яг гэхээр хувьцааны үн өөрчлөгдөж бол. За ер нь бол нөгөө бондтой харьцуулахад бол хувьцааны үн бол ерөнхийдөө хамаагүй их ингээд зах зээл дээр өөрчлөгдөж идэв. За тэгээд эндээс бол яг гэхээр мэдээж нөгөө өсч болно. За унж болно. За бүр нийтдээ ч унж болно. За хэрвээ нийтдээ унжаавал энэ юг илэрхийлж байгаа гэхээр эдийн засгийн хямрал болж байна гэж хамхилж байна. За гэхдээ энэ зүйлүүдийг мэдснээр хүн айх гэхээсээ илүү ойлгоод тэгээд ямар байдлаар одоо би энэ зүйл дээр хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдгээ мэддэг байвал зүгээр. За жишээ нь эдийн засгийн хямрал гэдэг ингээд аваад үзэх юм бол ер нь одоо бид нар нэг хөрөнгөний зах зээл илүү хөгжснөөр нь Америкийг илүү сайн мэддэг шүү дээ. Тэгэхээр Америк улс одоо тусгаар тогтсоноос хойш хөрөнгөний зах зээл дээр нэг 50 орчим ийм эдийн засгийн хямрал болж ирсэн. Тэгэхээр энийг ингээд дундажлаад үзэх юм бол ер нь нэг 5-6 жилдээ нэг ийм хямрал болж ирсэн ийм давтамж ажиглагддаг. За гэхдээ хамгийн сонирхолтой нь юм бол сүүлийн 2010 оноос хойш эдийн засгийн том хямрал бол болоогүй байгаад байгаа. Тэгээ ер нь эдийн засгийн хямрал ингээд тохиолдох давтамжмаа ч гэсэн жоохон буурж байгаа. За магадгүй шалтгаан одоо юу байж болох вэ гэхэлэр нөгөө одоо энэ хөрөнгөний зах зээлийг удирдах байгаа зохицуулалттай байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд за дээрэс нь энэ хөрөнгөний зах зээл дээр нөгөө хянаж байгаа талуудын удирдлага бол илүү сайжирсан. За дээрэс нь одоо энэ одоо бидний одоо нөгөө нэг төв банк гэдэг ч юм уу те эсвэл ийм одоо засгийн газар гэдэг ч юм уу эдгээр одоо олон улсад байгаа байгууллагуудын бас одоо энэ хямраллаас яаж гатлах вэ те энэ хямралыг яаж үүсэхгүй байгаа вэ доктортой байлгаад байна шүү дээ. Энэ нөгөө суралцах мөрийг илүү сайжирсан байж магадгүй гэсэн үг. За тэгэхээр бол ерөнхийдөө яг хөөхлөр мэдээж нөгөө хувьцаа ундаг ч гэсэн өсөх хандлага нь арай илүү их байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хөөхлөр бид нэр унж болох ч гэсэн нөгөө талаас өсөх боломжууд байдаг гэдгийг бол ажиглаж болно. За нөгөө талдаа яг хөөхлөр хувьцаанаас бид нэр ямар өгөөж болж болох вэ гэхээр хувьцаа бондтой адилхан мөнгөн орлого өгч болно. Тий. Хэрвээ хувьцааг бид нар ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа бол урт хугацаанд өгөөж олъё гэж бодож байгаа бол энэ ногдол шигийг дахиад хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол хамгийн зөв шийдвэр гэдэг. Тий. Цааш нь ингээд өсгөөд явна гэсэн үг. За тэгээд ер нь бол яг хөөхлөр миний хувьд хамгийн сонирхдаг одоо хувьцааны зах зээл бол Америк болон Хятадын одоо энэ зах зээл дээр би илүү хийгээд арилжаа хийгээд оролцоо төлрөөд явдаг. За тэрэн дээр бол яг хөөхлөр бас нэг том өгөөж байдаг нь өлөө валютын ханш. Тий. Ерөнхийдөө нөгөө нэг доллар төгрөгийн эсрэг илүү чангарч идэг. Тий. Тэрнтэй холбоотой бас нөгөө хөрөнгө оруулалт маань яг хөөхлөр огт одоо үнцийн өөрчлөлтөө өгч гисэн валютын ханшаараа бас ингээд өгөөж нэмэгдэх ийм зүйлүүд байдгаа гэж ойлгох болох нь. За тэгээд хоёулаа энэ тухай дараагийн хэсэг дээр илүү өргөжлүүлээд ирээ.
За тэгээ баярлалаа цагөө. Ерөнхийдөө бол хувьцаа болоод бонд гэл одоо энэ хөрөнгө оруулалттай холбогдлоо олон талын мэдээллүүдийг Мөнх санхүүгийн булангаас маш дэлгэрэнгүйгээр олж авж байгаа, мэдлэгээ заатгах байгаа гэдгийг бас чамд хэлье. За тэгэхээр 3 дугаар хэсгээр хоёул ямар мэдээлэл өгөх вэ? За хувьцааны талаар Хувьцаагаар өргөжлүүлээд ойлголттой илүү өгөхөөр төлөвлөж байна. За тэгэхээр хувьцааны хувьд гэх юм бол өмнөх хэсгээр хэлсэн хувьцаанаас ер нь ямар өгөөж хүртэж болох юм бэ те? Хувьцаа гэдэг одоо бусад төрлийн бидний хөрөнгө оруулалт хийх боломжтой үн цааснаас юугаараа онцлогтой гэдэг талаар ярьж байгаа. За тэгэхээр хувьцааны хувьд гэх юм бол ер нь гол онцлог нь юу байдаг вэ гэхэлэр хувьцааны хувьд ер нь хүн хөрөнгө оруулалт хийх чинь бол мэдээж нөгөө нээлттэй хувьцаанд хүн ингээд хизээч ороод хизээч гарч болно гэсэн нэг юм мэдээлэл ойлголттой байдаг те. Гэхдээ хувьцаанд гэхдээ хувьцаанд хүн хөрөнгө оруулалт хийгээд өгөөж хүртээ гэж бодож бол урт хугацаанд харж бодож хөрөнгө оруулалт хийх зүгээр. За шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр хувьцаанд одоо бид нар бондтой ч юм уу хадгаламжтай адилхан. За магадгүй бид нар ингээд нэг тодорхой нэг богино хугацааны дараа за жилийн дараа ч юм уу те нэг тодорхой одоо тэр хөрөнгө оруулалтынхаа өгөөж дээр үндсэн төлбөрөө аваад тэгээд нэг ийм худалдаа авалт хийх гэж байгаа ч юм уу те иймэрхүү шийдвэр гаргах чад тохиолдолд хувьцаа бол бас төдийлөн нэг тийм тохиромжтой сонголт байдаггүй. За шалтгаан нь болохоор өмнөхдөр хэлсэн. За бид нар нөгөө Америкт ингээд болж исэн хямралуудыг ингээд автомжуудыг ингээд харахаар за нэг 15-аас за зарим тохиолдолд 10 хүртэл жил ч юм уу те ингээд хямрал ингээд янз бүрийн хугацаатай ингээд тохиолдож болдог. Гэтэл нөгөө тухайн үеийн хувьд яг ихлээр яг тэр нөгөө магадгүй эрхчил нэг юм худалдаж авах гэсэн зүйлээ ингээд хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн чинь яг тэр хямралт одоо тохиолдохгүй гэдэг юм баталгаа ерөөсөй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар ингээд янз бүрийн те дэлхийд ингээд бидний төсөөлшгүй зүйлүүд ингээд болж идэх те. Тэгэхээр энэ болгон дээр яг мэдээж дагаад хувьцаа унаад байдаггүй. Гэхдээ ийм эрсдэл байдаг учраас нөгөө урт хугацаанд яг зөв үедээ хувьцаанаас хөрөнгө оруулалтаа одоо магадгүй мэргэжлийн ингээд манайх шиг юм санд хөрөнгө оруулалт хийсэн байлаа гэхэд зөв үедээ авахын тулд тэр хувьцаа өөрөө авах гэхэлэр бид нэр жоох урт хугацаагаа харуул их зүгээр байдаг. Тэрнээс биш нэг ингээ богино хугацаанд оруулаад тэгэл нөгөө өгөөжөө ингээд авчдаг те ингээ тэр өгөөж нь ингээд яг нэг юм амлцсан одоо жил хадгалуул тэдөө үгээ те бонд чиг тийм амлцсан юм байдаггүй учраас тэрэн дээр яг ихлээр ер нь хугацаагаа уртаар харах хэрэгтэй. За уртаар харуул давуу тал нь юу вэ гэхэлэр ер нь ингээд яг ингээд өнгөрсөн хугацааны ингээд түүхээ харахаар хувьцаа маань бонд ч юм уу энэ хадгаламжтай харьцуулахад урт хугацаанд бол яг ихлээр илүү өндөр өгөөж өгдөг гэдэг нь бол харагддаг. Гэхдээ өндөр өгөөж өгдөг гэдэг маань яг ихлээр нөгөө талдаа бас нэг юм ойлголтыг мэдж явах хэрэгтэй. Түрүү хэлсэн нөгөө хүн ингээд магадгүй өөртөө итгэхээ итгэлтэй болоод юмыг ингээд сайн мэддэг болох тусмаа цөөхөн тооны хувьцаанд хөрөнгө оруулалт хийх гэдэг. Гэтэл нөгөө эрсдэл гэдэг зүйл маань яг ихлээр тодорхой хэмжээнд заавал удирдах хэрэгтэй. Тэгэхээр эрсдлийг удирдах гэдэг нь юу вэ гэхэлэр нөгөө талдаа яг ихлээр нөгөө нэг багцтай хідэн хувьцаа авч байгаа гэдгээс хамаарна гэсэн үг. Тий. Тэгэхээр яг ихлээр одоо жишээ нь би одоо ингээд компаниудыг судалж байгаа. За ямар ч компанийг би сайн мэддэг байлаа гэсэн яг тэр компани дээр болж байгаа үйл явдлыг одоо ирээдүйд гарах үйл явдлыг хянах боломж ерөөсөй байдаггүй. Боломжгүй те ер нь бол. Жишээ нь ингээд төсөөлөе л да. Одоо жишээ нь би ингээд Apple гэж компани ингээд хөрөнгө оруулалт хийя гэдэг ингээд төлөвлөе гэд бодъё. Гэтэл би Apple гэдэг компани яах вэ гэхээр саяхан томилогдсон шинэ одоо гүйцэтгэх захирлыг би мэдэхгүй те. Тэгэхээр одоо тэр хүнд за би ингээд одоо танай компанид хөрөнгө оруулалт хийсэн шүү те. Тэгээ би ер нь танай компаниас ингээд хөрөнгө оруулалтыг өгөөж ингээд ер нь нэг магадгүй ингээд нэг 20% өгөөж хүлээж байгаа шүү. Тэ? Тэгэхээр одоо чи ингээд надад 20% өгөөж өгөхийн төлөө ажиллаарай. Гэт би одоо тэр хүнтэй уулзаар ярьж юм уу те хэлэх боломж байхгүй. За зөвхөн тэр хүн Apple компани хувьцаа өсвөө буурах уу гэдгийг бас шийдэхгүй. Жишээ нь өнөөдөр магадгүй ингээд Apple компаниг бид нар харах юм бол нөгөө Bill Gates гэдэг хүнээр аягүй сайн мэддэг шүү дээ те. Маш их юм бүтээлч ийм хүн байсан. За түүний одоо залгамж халаа Tim Cook гэдэг хүн бол юугаар онцлогтой байсан бэ гэхэлэр тэр хүний бүтээсэн энэ одоо бүтээгдэхүүнийг яг ийм одоо ашиг орлого олж чадах юм механизм болгож чадсан. Одоо байнгын доктортой орлого олж чаддаг ийм брэнд болгоход нь бол Tim Cook гэдэг хүн одоо жишээ нь ингээд туслаад за саяхан бол гүйцэтгэх захирал ингээд солигдсон байна. Тэгэхээр магадгүй ингээд Tim Cook-ийг бол одоо би илүү сайн мэдээд ямар хандлагатай вэ? Яаж одоо асуудлыг шийдвэрлэдэг вэ гэд одоо мэддэг байсан бол дараагийн гүйцэтгэх захирал яг ямар хүн байхыг бол одоо чинь мэдэх боломжгүй. Тэгэхээр тэр хүний гаргаж байгаа шийдвэр нь ирээдүйд яг Apple-д яаж нөлөөлөх вэ гэдгийг таамаглахад хэцүү. Гадаад орчинд байгаа хэрэглэгчийн хандлага бас магадгүй өөрчлөгдөж болно шүү дээ. Нөгөө Apple маань яг өмнөх шиг тийм инновацлогтэй байнгын цоо шинэ гаргадаг яг компани мөн үү биш үү гэдэг хүртэл бас жоох эргэлзээтэй болж эхэлж байна тийм. Тэгэхээр ер нь эргээд явах вэ гэхээр тэр болгоныг би удирдах чадахгүй учраас би юу удирдах чадахгүй гэхээр нөгөө сайн судалж байгаа компанийнхаа тоог нэмэгдүүлж байна. За тэгээд тэр дунд явах вэ гэхээр магадгүй би
20 компанид хөрөнгө оруулалт хийсэн байсан бол үндсэндээ яаж байгаа гэхээр нэгэн дампуурсан ч гэсэн би нийт хөрөнгөхийн зүгээр 5% л алдчих واخгүй. Тэгэхээр бусдууд нь өснөөр ингээд олж болно гэсэн. Тэгэхээр ер нь бол хувьцаа гэдэг маань яг ихлээр энэ зах зээлийн улс одоо эдийн засгийн тухайн нэг салбарын тухайн компани онцлогтой ийм эрсдлүүд тодорхойгүй ийм бидний мэдэх боломжгүй хүчин зүйлүүд байдаг учраас ерөөхдөө бол яг ихлээр нь хувьцааны зах зээлд хөрөнгө оруулалт хийя. Эсвэл ийм зах зээлд илүү дамгаас ийм санд хийя гэж байгаа бол жоох урт хугацаагаа хараад магадгүй бүх хөрөнгөө хийх албагүй байдаг. Тий. Хүн одоо магадгүй хөрөнгийнхаа юу гэдгийг те одоо 50%, 60% хувьцаанд хийя те урт хугацаанд гэдэг ингээд харж болно. Үлдсэн хэсгийг бол магадгүй илүү доктортой хөрөнгө оруулалтын хэсгийг сонгож болно гэсэн. За тэгвэл хувьцааны эрсдэл яг юунаас тэгвэл хамаардаг юм бэ гэдэг. За мэдээж нөгөө компаниас хамаарах нь байна. Салбарын онцлогоос нь хамаарах нь байна. За нөгөө талдаа өрсөлдөөний орчноос буюу өрсөлдөгч компаниудын гаргаж байгаа шийдвэр Samsung орж ирж шүү дээ. Тэгээ одоо чинь Apple дээр Samsung орж ирж байна, Huawei орж ирж байна тийм. Эдгээр зүйлүүдийн одоо тэр гаргаж байгаа үйлдэлтэй яаж хэрэглэгчдийг өөртөө илүү татаж чадж ийн эсвэл ямар байдлаараа одоо нөлөөлж ийн гэдгийг харах нь байна. За эдийн засгийн орчингөө харах нь байна. За удирдлагаа харах нь. Тэгэхээр ер нь бол ингээд хувьцаа гэдэг маань бусад одоо хөрөнгө оруулалттай харьцуулахад нэг сонирхолтой юм юу гэхээр судлахад маш их ийм сонирхолтой байдаг. Нөгөө талдаа яг ихлээр маш олон боломжийг олгодог. За жишээ нь хэрвээ би ингээд бондод хөрөнгө оруулалт хийх юм бол яг ихлээр бонд дээр бол би нөгөө гэрээнийхэн дагуу хэлж байгаа тэр өгөөжөл авах боломжтой. Тэгэхээр тэрнээс илүү өндөр өгөөж одог магадгүй одоо би Apple гэдэг компани хувьцаа бондын сонголтоогоод бондод нь хөрөнгө оруулалт хийх юм бол би өнөөдөр нэг ойролцоогоор нэг 6% доллар дээр л өгөөж авах байх. Ерөнхийдөө нөгөө эрсдэл багтаа учраас бондынхоо өгөөж нь тийм бага байдаг гэсэн үг. Гэтэл хувьцаанд нь хөрөнгө оруулалт хийх юм бол яг ихлээр тэрнээс хамаагүй өндөр өгөөж хүртэх боломжтой. Тэрийг нь бол нөгөө өнгөрсөн хугацааны түүхэн одоо харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг ихлээр нөгөө судлаад зөв сонголтоо ингээд бид нэр удирдаад ингээд хийж чадах юм бол хувьцаа бол яг ихлээр илүү өндөр боломжтой байдаг. Нөгөө талдаа эрсдлээс нь бид нар одоо сэргийлж байгаа ч гэсэн нөгөө талдаа тэр боломжийг нь хардаг гэсэн. Тэгэхээр ер нь бол миний хувьд жишээ нь хувьцаанд бол хамгийн их одоо сонирхож хамгийн их ингэж харж явдаг, хамгийн их одоо сонирхдаг энэ одоо бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Би бол санал нэг байна. Тийм миний хувьд ч гэсэн бас хувьцаа ер нь ойрын 1-2 жилийн ирээдүйн биш 5-10 жил хамгийн багтаа тэрний дараа сүр өгөөж өгдөг иймэрхүү одоо санхүүгийн нэг хэсэг байгаа даа шүү дээ. Би эндээс нэг зүйл асуумаар санагдаад байна. Одоо миний яг харж байгаа зүйл судалгаа гэхээс илүү бас давхар хамгаалт гэх юм уу? Тухайн одоо жишээ Монголын компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани ард талд ямар компани байна вэ гэдгийг бас харж тэн дээр одоо санхүү юу хувьцаа худалдаа авах уугүй гэдэг бас шийдвэр гаргадаг. Тэгэхээр миний хувьд одоо жишээ нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Монгол компани хувьд ард талынх нь компани гадны хөрөнгө оруулалттай ч гэдэг юм уу ийм компани байх юм бол илүү ихтгэл төрж гэдэг ч юм уу тэр талаасаа бас хувьцааг нь худалдаж авах магадлал өндөр илүү их одоо сэтэл төрдөг. Энэ ер нь зөв үү? Энэ талаас нь асуумаар санагдаад. За ерөнхийдөө бол мэдээж нөгөө нэг одоо тэр тухайн компани засаглал ямар байна гэдэг нь нэг чухал үзүүлэлт. Тий. Гэтэ энэ бол яг ихлээр эцсийн шийдвэр гаргахад бол хангалттай мэдээлэл бол биш. 100% болно шүү дээ. Тий. Тэгэхээр яг ихэр зарим одоо салбарт хэдийн удирдлагын сайн, бүтээгдэхүүн сайн байсан ч гэсэн зах зээлийн орчин тодорхойгүй байдгаас хамаарат тухайн салбарт ингээд маш олон янзын ийм өөрчлөлтүүд гарч идэг. Тэрэнд бол компани одоо тасан зохицохоос эхлээд одоо компаниас хамаарахгүй тийм зүйлүүд болж идэг учраас энэ бол яг бас яг мэдээж нэг харах хүчин зүйл нь гэхдээ яг энэ дээр бол 100% төвлөрөх юм бол бас нөгөө талдаа нэлээд том эрсдэл гарна гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө олон талын юмыг харах хэрэгтэй, олон юм судлах хэрэгтэй. Тэр утгаар бас илүү их юм сонирхолтой байдаг. За тэгвэл Монголын нөхцөлд одоо топ 20 индекс гэдэг ерөнхийдөө Монголын одоо топ 20 ийм компаниудын одоо жилийн одоо энэ өгөөж нь ингээд жинсэн одоо энэ дундаж өгөөж нь ер нь ямар байсан бэ гэдэг мэдээллийг одоо бид нар одоо баруун талын тэр слайдаас харж болж байна. Энэ Монгол компаниуд уу? Тэгээ энэ Монголын топ 20 компани индекс гарч ийн гэсэн. За эндээс харах юм бол бид нар яг ихлээр 10 хэдэн жилийн хугацаанд бол яг ихлээр нэг тэндээс харж явах нэг 6 жилд нь бол нэлээд тийм өндөр өсөлттэй. За өнгөрсөн жилүүд дээр бол ерөөхдөө дунджаар юм аа. Одоо эдийн засгийн индекс маань унсан юм үзүүлэлт байгаа даа. Тэгэхээр энэ бол яг ихлээр саяны л нөгөө нэг урт хугацааны тий. Гэтэл зөвхөн сүүлийн 5 жилийн ингээд таслаад авах юм бол яг ихлээр 4-т нь өссөн байгаа. Дандаа өсөлттэй харагдчих тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг ихлээр бид нар илүү энэ нөгөө нэг урт хугацааны гэдэг зүйлийг харах хэрэгтэй. Хэдий ингээд яг ихлээр талаас илүү хувьд нь унтсан юм шиг харагдаж байгаа боловч яг ингээд сүүлийн 10 жилийг ингээд хараад үзэх юм бол нэг 15.5% ундаж өсөлттэй байсан байгаа. Тэгэхээр ер нь бол хувьцаа хинт тохирох вэ гэхээр тэр урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх хувьцааны талаар тодорхой хэмжээний жоохон ойлголттой. За тэгээд ер нь бол яг ихлээр нөгөө урт хугацаанд хөрөнгөө өсгөөд
хинний энэ одоо өгөөжийг авъя гэж сонирхож байгаа хүмүүсийн хувьцаа хөрөнгө оруулалт маань илүү тохиромжтой байдаг гэж ойлгож болно. Санхүүгийн хувьд бол ер нь бонд хадгаламжийг бодох юм бол хувьцаа гэдэг бол мэдээж тодорхой хугацаа шаардна. За судалгаа шаардна гэдэг. Ер нь бол бас нэлээ сайн одоо уншилт танилцж судалгаа хийсний үндсэн дээрээс бас хувьцаагаа авах уу гэдэг байдлаар. За энэсгийн цаг ерөөхдөө дууссан байна. Нэмэх товч мэдээлэл бий юу? За бид нар бол ер нь дараагийн хэсгээр ер нь дараагийн дугаараас юу одоо хөрөхээр төлөвлөж байгаа гэхээр энэ одоо мэргэжлийн байгууллагууд те яаж энэ одоо хөрөнгө оруулалтаа хийдгийг те тэгэхээр нөө мэргэжлийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх ч гэсэн тухайн байгууллагуудын бас онцлогийг мэддэг ойлгодог байвал их зүгээр яаж тэр одоо сонголтоо хийдгийг яаж эрсдлээ удирддгийг те ямар үе шатууд байдгийг гэдэг талаар ойлголтууд ингээ баг багаар хүргэн за мөн энэ одоо санхүүгийн зан төлөв гэдэг бол зөвхөн хөрөнгөний зах зээл дээр биш одоо хүний санхүүгийн шийдвэр бусад шийдвэрүүд дээр нөлөөлж идэг учраас одоо санхүүгийн зан төлөвийн дараагийн бас нэг өөрөө ойлголтыг бас ингээд дараагийн дугаараар ингээд нэг ойлголтуудыг ингээд өгье гэсэн төлөвлөгөөтэй байна. За окей. Тэгээд дараагийн хэсгүүдээр нэдүүлээ. Ирээд уулзцгаая тийм ээ. За тийм.